Үзэгч та бүхэндээ Монголын үндэсний олон нийтийн телевиз цагдаагийн ерөнхий газар хамтран бэлтгэдэг Амрын гэрээ нэвтрүүлгийн ярилцлагын цаг болон хүрэх гэж байна. За тэгэхээр өнөөдрийнхээ ярилцлагыг Улаанбаатар хотын 90% журмын нөхцөл ямар байгаа талаар одоо яриагаар эхлэе гэж бодож байна. 102 дугаарын хугацаанд нэг 1500-аас 2000 дуудлага мэдээлэл авдаг. За энэ нь яг ачаалтаа одоо баяраас ч өөрөөр 2500 3000 хүрдэг. Ер нь хоногийн дунд 1500-аас 2000 дуудлага мэдээлэл аваад үүнээс 60-аас 70 нь гэмтрийн шинжтэй. За 1000 орчим захиргааны зөрчлийн за мөн одоо 300-аас 400 зам тээврийн ослын гэх ийм дуудлага мэдээлэл авчиж байгаа. За ер нь бол энэ 1500-аас 2000 дуудлага мэдээлэл авчин энэ булган дээр цагдаагийн байгууллага Улаанбаатарын цагдаагийн алба хаагчд байгууллага очиж шалгаж шийдэж байгаа. Энэ бол одоо Улаанбаатарт хэмжээнд бол хангалттай том ачаал байна л да. За хоёрдугаарт ер нь одоо эхний 10 сарын байдлаар статистик мэдээллээр Улаанбаатар хотод улсын хэмжээнд гарсан нийт гэмтрийн 66.1% нь гарч ид байж байна. Мөн одоо иргэд байгууллага аж ахуйн жис авсан нийт гомдол мэдээллийн 72.1%-ийг Улаанбаатарын цагдаагийн газар түүний харьяа дүүргэдэн цагдаагийн хүлээж авч шалгаж шийдвэрлэдэг байна л да. Эндээс ерөнхийдөө Улаанбаатар хот түүний харьяа хилцүүд ямар ч ачаалтай байгааг харагдаж байна. Одоо иргэдтэй илүү одоо шуурхай түргэн үйлчлэх зорилгоор замун одоо орчин үеийн техникийн дэвшлиг ашиглаж одоо иргэдийнхээ гомдол саналыг яаж барагдуулахын гэх мэт одоо чиглэлүүдээр ямар шинэлэг ажил үйлчилгээнүүдийг хийж байгаа юм. Улаанбаатар хот маань сая 300 мянган бүртгэгдсэн иргэнтэй явуулны хүнтэйг нэлээд сая 500 мянган орчим хүн хоногтой Улаанбаатарт байдаг юм том олон улсын хэмжээний мега хот болчихлоо одоо. Энэ мега хотод өнөөдөр биднээс иргэдийн аюулгүй байдлыг хангах, энэ хотын аюулгүй байдлыг хангах, энэ гэмтэртэй тэмцэх, хэвжирмийн үйл ажиллагаа сахиулах бас тийм цогц бие биентэйгээ харилцан хамааралтай үйл ажиллагаа зохион байгуулж хэрэгжүүлэх гэсэн ийм төлөвлөгөөтэй явж байна. За бид бүгдийн одоо хийж гүйцэтгэж байгаа ажил юу гэхээр ер нь бол гэмт хэрэг гарсны дараа одоо гэмт хэрэгтэй тэмцэх ажил зохион байгуулах биш. Гэмт хэргийг гарахгүй байх бүхий л боломжит үйл ажиллагаа зохион байгуулах ийм чиглэлийг биднээс одоо баримталж явна гэж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо биднээс сүүлийн үед олон улсын том мега хотуудад хэрэгжиж байгаа Компстат гэмтэргийн хяналтын цогц системээс одоо Монгол улсад таар тохирох ийм арга технологиудыг бас биднээс судалж, нэвтрүүлж, туршиж үзэж байна. За crime mapping-ийн систем буюу гэмтэргийн газрын зураглалын системийг одоо 9 сарын 1-ээс эхлээд Улаанбаатар хот хэмжээнд байгаа бүх дүүрэн цагдаагийн хэлтсүүд одоо яг энэ систем рүү ороод туршиж явж байна. Ер нь цаашлаад 17 оны 1 сарын 1-ээс энэ гэмтрийн хяналтын цогц системтэй болно. Энэ ямар учиртай вэ гэхээр энэ 7 хоногт хаана ямар гэмтэрэг яаж гарав? Тэрний өмнөх 7 хоногт ямар байв? Энэ бүгдийг яг бодиттой шинжилгээ ухааны үндэстэйгээр тооцоолоод цаашдаагийн дараагийн 7 хоног Улаанбаатарын нөхцөл байдал ямар байх вэ? Энийг өрсөлдөн харна гэсэн ийм зорилготой ийм гэмтрийн хяналтын арга барилыг биднээс нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Одоо өнөөдөр Улаанбаатар хотод бүртгэгдсэн дээрэн булаалт тулгаан гэмтрүүд одоо 24 цагийн дотор энэ гэмтрийн цахим зургаллын системд одоо энэ цахим системээр шилжчихсэн байгаа. Эндээсээ хараад биднээс хаана ямар гэмтэрэг гарч ийн, ямар цаг хугацаанд гарч ийн, хаана цагдаагийн байгууллагын хүн хүч хэрэгтэй байна, хаана телекамер хэрэгтэй байна, хаана одоо гэрэлтүүлэх хэрэгтэй байна, хаана гэмтэрэг гараад байгаа ингэ л ерөөхдөө шинж ухааны үндэсээр тооцоолоод явчихна. Энэ маань бол цаашдаа одоо нөгөө иргэдийн хүссэн хүлээсэн аюулгүй байдлын бусад одоо шалтгаан нөхцлүүдийг одоо камержуулалт, гэрэлтүүлэг, одоо зам тээврийн ослог гарч байгаа шалтгаан ч юм уу. Ийм эмэгдэх тодорхойлол гаргаад ирдэг. Энийг биднээс олж тодорхойлж чадсанаар цаашдаа энэ гэмтэгтэй тэмцэх ажил маань өрсөн сэргийлэх тал руугаа илүү түлхүү орно гэж биднээс тооцоолж ажиллаж байгаа. Гэмтрээс урьсан сэргийлэх чиглэлээр бол иргэдийн оролцоо бол маш их чухал. Тэгээд иргэдтэйгээ одоо хамтарсан, иргэдтэй хандсан, иргэдтэйгээ одоо илүү ойртсон, иргэдийгээ бас энэ цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хамтарч ажиллах чиглэлээр юу ямар ажлууд хийхээр төлөвлөж байна. За 2017 оны 8 сарын нийслэлийн иргэдийн төвчийн хурлын шийдвэрээр Улаанбаатарын хотын хэмжээнд хэвжирмийн урамшуулалт эргүүл ажиллах шийдвэр гарсан байгаа. За өнөөдрийн байдлаар энэ хэвжирмийн урамшуулалт эргүүлэлт одоо нийт 2500 алба хаагч биш 2500 иргэд одоо бүртгүүлээд ажиллаж байгаа. За яг одоохонд энэ дүнж эхлэлийн төдий байна. Ер нь тухайн гудамжинд, тухайн байранд,
тухайн орцонд байдаг иргэд бол одоо энэ чиглэлээр ажиллах боломжтой иргэдийг биднээс бүртгэж яваад цагдаагийн байгуулалтаа хамтран ажиллаад дээрэс нь хамгийн гол нь иргэд өөрсдийнхөө орчин тойрны аюулгүй байдлыг хангахад иргэд өөрсдөө оролцоно гэсэн. Энд дээр бас нийслэлээс бас тодорхой хэмжээний хөрөнгө санхүүжилтийн асуудал шийдээд өгч байна. Боломжийн хэмжээний бас ийм урамшууллыг олгоё. Одоо энэ яг одоо орсон суугаа газар байнга амьдарч яадаг, тэтгэврт гарсан юм уу яг энэ чиглэлээр ажиллаа цагдаа муултаа хамтарч ажиллах боломжтой ийм усуудыг бүтгэж авч ажиллуулж байна л да. Тэгээ энэ бол яг одоо эртний төдий боловч цаашдаа улам булсангуу болоод бусад цагдаагийн байгууллага үйл ажиллагаатай уялдуулаад дээрэс нь одоо тэр хүмүүсийн чадвах үйл ажиллагааны үр дүнг бас дэвшлүүлээд ингээд явчих юм боломж бий. Ер нь энэ том хот айлын аюулгүй байдлыг хангана гэдэг ажил бол ганц цагдаагийн байгууллага ажил биш, ганц төрийн байгууллага ажил биш юм л да. Энийг иргэд өөрсдөө бас санал санаачлах гаргаж, иргэд өөрсдөө оролцож, бусад одоо төрийн байгууллагад оролцож энэ аюулгүй байдлуудыг том юм чинь бүрдүүлж өгөх юм байна. Тэгэхээр биднээс энэ талаар бол одоо бүхий л боломжтой ажлуудыг хийж хэрэгжүүлнэ, тодорхой ажлууд дээр судалгаа хийж байна. Тухайлбал одоо Улаанбаатар хотын хэмжээнд эргүүлийн үйл ажиллагаа сайжруулах эргүүл хөтөлбөрийг биднээс боловсруулахаар холбоотой бүтээгдэхүүнийг хангаа явуулж байна. Энэ гэх юм бол нийслэлийн хэмжээнд энэ эргүүл хөтөлбөрийг хэрэгжиж ирнэ. Энэ ямар учиртай вэ гэхээр цагдаагийн байгууллагын эргүүлийн үйл ажиллагааг чадварчуулах, аль пагчдыг мэрэгшүүлэх, эргүүлийн үйлчлэлийн оновчтой зөв зохион байгуулах. Дээрээс нь түрүүч яадаг хэвжирмээ урамшуулалт эргүүл, олон нийтийн эргүүлийг энэ үйл ажиллагааг цагдаагийн байгууллагад уялдуулж өгчлэн ийм олон арга юмнуудыг бас зохион байгуулж ажиллаж байгаа. За тэгэхээр энэ 7 хоногийн хувьд бол одоо нийслэлчүүд ялангуяа манай Улаанбаатар хотын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүний хувьд бол 90 жилийн ойн тохиож байгаа юм сайхан тэмдэглэлт үйл явдал болж байна. За тэгэхээр энэ том ойн хүрээнд ер нь одоо ямар шинэлэг ажлуудыг хийж байна, ямар том бүтээн байгуулалтын ажлуудыг хийв, энэ талаар товч ярихгүй юу? За Улаанбаатар хотын цагдаагийн газрын суурь 1926 онд тавигдсан байдаг. 1926-оноос хойш одоо энэ түүхийн 90 жилийн хугацааг өнөөдөр Улаанбаатар хотын цагдаагийн газар түүний үе үед ажиллаж исэн ахмадууд бид бүхэн одоо илээгээд ингээд өнөөдрийг хүрч энэ ойн үйл ажиллагаа тэмдэглэж байна. Тэгээ 90 жилийн ойд хүрээнд бид одоо Улаанбаатарын цагдаагийн газар, дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд, аль паагчид, одоо харьяа нэгжүүд маань маш олон ажил хийсэн. Энэ бүгдийг одоо энэ богино хугацаанд дурдахад бол бас хүндрэлтэй байна. Олон ажил хийсэн бид цаашдаа бас ойн хүрээндээ бас иргэд рүүгээ олон нийт рүү хийсэн олон ажлыг хийхэд төлөвлөж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ бүгд бол та бүгдэд бас үр дүн хийж байгаа ажлуудаас мэддэж явж байгаа байх. Тэгээ энэхүү дашрамд бас одоо Улаанбаатар хотын цагдаагийн газарт одоо үе үед ажиллаж исэн ахмад ажилтнууд маань мөр зэрэгцэн одоо ажиллаж байгаа энэ ард иргэдийн аюулгүй байдлыг төсөлж байгаа нийт аль паагчтай бид бүгдийг байнга дэмжиж тусалж явдаг цагдаагийн газар нийслэлийн төр захиргаа иргэдийн хурал хамтран ажилладаг байгууллага хамт олон та бүхэндээ бас баярын мэндийг хүргье. Баярлалаа гэдэг бас хэлье. Ер нь бол Улаанбаатар хотын цагдаагийн газар одоо цаашдаа ямар томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Энэ талаар манай үзэгч товч мэдээлэл өгөхгүй. За түрүүн би ярьсан биднээс энэ олон улсын мега хотууд хэрэгэлдэг гэмтэргийн хяналтын цог системийг хэрэгжүүлэхээр одоо холбоотой бүтээл ажил хангаж байна гэж ярьсан. За энэ бол одоо зарим арга Монгол улсад Улаанбаатар хотод тохирч болох зарим аргачлалуудыг биднээс туршиж явж байна. Яг энийг биднээс цогцоор нэвтрүүлэх ёстой. Энэ бол ганц гэмтэртэй тэмцэх ажил биш, урьдчилан сэргийлэх, камержуулалт, иргэдийн аюулгүй байдал, эргүүлийн үйл ажиллагааг ийм цогц биенээс хамааралтай салдгүй юм цогц арга хэмжээ байдаг. Энийг 1-р 2017 оны 1 сарын 1-ээс биднээс Улаанбаатар хотод иржүүлж ажиллана. За 2-р би түрүүнд сухас дурдсан биднээс Улаанбаатар хотод одоо эргүүлийн үе цагдаагийн байгууллагын болон аюулгүй байдлын чиглэлээр ажиллаж байгаа эргүүлийн үрийг сайжруулахын тулд эргүүл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ бол бас ганц эргүүлийн чиглэлээр явах биш. Энд чинь цахим эргүүл орж ирнэ. Эргүүлийн үйл чадахжуулах асуудал орж ирнэ. Бас шинэ арга барилнууд орж ирнэ. Тэгээ 3 дахь том барьж байгаа бодлого одоо ажлууд биднээс телекамерын асуудлыг Улаанбаатар хотыг шинэ төвчөнд хүргье. Өнөөдөр байгаа юмнуудаа эхний хэлсэн зас залруулж бүх юм ажиллагаанд нь оруулж авъя. Цаашдаа биднээс Улаанбаатар хот телекамерын бүрэн хяналтанд шилжсэн ийм хот байхаар биднээс холбогдох судалгаа бэлтгэлүүдийг хийж байна. Бас 17 оны 1 сарын 1-ээс эхлээд биднээс телекамер хөтөлбөрийг
Улаанбаатартай хэмжээнд хэрэгжүүлэх зохион байгуулалт ажиллана. Энэ дээр бас нийслэлийн засаг дарга иргэдийн хурал бас нэлээд дэмжлэг үзүүлж байгаа. Хөрөн санхүүгийн бодон бодлогын ийм сайн дэмжлэгүүдийг үзүүлж байгаа. Ингээд ирэх юм бол биднээс бас Улаанбаатар хот хяналттай ийм хот болохыг биднээс ажиллаж байна. За ингээд баярлалаа үзэгчтэй. Монголын үндэсний олон нийтийн телевиз цагдаагийн ерөнхий газар хамтран бэлтгэдэг амрын ирээний нэвтрүүлгийнхаа ярилцлагын цаг болон та бүхэнд хүргэлээ. Өнөөдөр манай студид Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга цагдаагийн урандаа Эрдэнэ улд өргөдөж оролцлоо. Ингээд нэвтрүүлэг үргэлжилж байна.